За намайг Гахуугийн Болдбаатар гэдэг мэдээлэл технологийн мэргэжилтэй одоо хуваарай 12 жил ажиллаж байна. Бизнесийн зөвлөх консалтант хийдэг. Ерөнхийдөө эрүүл мэндийн шалтгаан олон байсан. Тэгээд эрүүлчих зорилгоор бие эрүүлжүүлэх цаашлаад чин хасах зорилгоор бол ажиллаж эхэлсэн. Ажилласан гэдэг нь судалсан, туршсан гэдэг 20 жил хагас судалж туршиж явсаар байгаад энэ он гараад 12 сар дуусаад гэдэг чинь 13-ны 1 сараас эхлээд одоогийн байдлаар нэг 55 кг турчаад байна. Сүүлд 52 гэсэн. Ер нь бол 167 дээдлэн байж байгаад одоогийн байдлаар 112 болсон байна. Тархалтай нэг айхтар тэмцэж явсан нь бол одоо сүүлийн 2 жил байна л да. Тархалтай яг сүүлийн нэг 10 гаруй жил ер нь бол ингээд багаар нөгөө тархалах буюу цаанаа энэ одоо сахартай холбоотой, нөөцтэй холбоотой хитүүлсэн хэрэглэнээс хамааралтай амьдралын буруу хвшлээс болсон энэ процесс бол нэг 10 гаруй жил үргэлжилсэн. Тэрийг бол сүүлд ухаарчлаа юм л та. Хүн тухайн үед өөрийгөө хараад анзаарахгүй, зураг хараад мэдэхгүй харьцуулж ижил ойлгоод юм байлаа. Тэгэхээр энэ ерөөдөө анзаараа тэгээд үнэхээр эрүүл мэндийн маш хүн доголдолд ороод оны өмнө шинэлэг төвччихсэн л да. Тэгээ ойр орхон өвдөөд ялангуяа нөгөө бактеритай холбоотой, дахлаа унсанд холбоотой олон асуудал гарч ирсэн. Диабетс буюу чихрийн шижинтэй холбоотой анхан шатны одоо юмнууд бол илэрч эхэлсэн. Ингэж явсаар байгаад өөрөө гинт одоо ерөөдөө олон шалтгаанууд шийдээд ингээд ажил төрөл бүх юмаа ихийн хоошин тавьж байгаа сүүлийн 5 сар хагас бол ингээд цэвэр өөр дээр ажиллаа. Тэгэхээр үр дүн нь одоогийн байдлаар иймэрхүү байдалтай байж байна. Тэгэхдээ болоог байгаа. Цаашдаа өргөжүүлж хийх туршихтай өөр дээр ажиллах юм бас их байна. Ямар арга хэмжээ авах вэ гэж хүмүүс сууж байгаа шүү дээ. Дайет хийлээд өгөөч гэх юм уу тийм хүн болгоо л хавдаг болдог тийм янз бүрийн хүмүүс олон янзын зөвлөдөг. Гэхдээ энэ маань хүн болгонд өөр үүдэг. Энэ бол одоо миний яриад байгаа юм бол энэ well being буюу амьдралын чанарын асуудал байхгүй. Амьдралын чанар юу ордог вэ гэхээр physical буюу биеийн эрүүл мэнд, сэтгэл зүйн эрүүл мэнд, стресс, амьдралын хэвшил. За үнд сайрах юм бол ерөөдөө одоо нийгмийн статус чортог өөрийгөө үнэлэмж. Ингээ ерөөдөө нөгөө амьдралын ханамж авч байгаа өөрийгөө одоо үнэлж байгаа. Тэгээд амьдралаас хэрэгтэй одоо амьдралаа хэр сайн мэдэрч ингэж одоо өөрийгөө бие хэрэгжилж байгааг ерөөдөө бол well being гэдэг монголоор бол одоо амьдралын чанар гэж хэлэх гээд байна л да. Олон талтай юм асуудал байгаа. Тэгээ энийг ингээд нэг өнцгөр нь барьж авсаар байгаад ингээд судалж авсаар байгаад энэ бол ингээд нэг асуудал биш юм байна. 4-5 асуудал юм. Миний хувьд болохоор нойрны асуудал байсан, хоол унд хижээлийн асуудал байсан, давтамжийн асуудал байсан, тэгээд хизээ юуг яаж идэж чинь, би яаж стресстүүлж чинь, ажил хөдөлмөртөө яаж хандж чинь, тэгээд нөгөө стрессгээр ямар арга хэмжээ юу хэрэглээд байна, тэгээд энэ хөдөлгөөн орж ирж байгаа гэх мэт ингээ олон асуудлуудыг цогцоор нь ингээд хараад нэгээр ингээ шийдсээр байгаад арцсангүй өндөр чинь хасч эхэлсэн. Яагаад чинь хасч эхэлж байна гэхээр дотор идэвхтнээ эрүүлжүүлж эхэлсэн. Эрүүлжүүлнэ гэдэг нь бас л нөгөө habit буюу одоо хөвшил амьдралын хөвшлээ өөрчилсөн гэсэн үг. Энд маань хоолунд орж байгаа, нойр орж байгаа, стресс буюу цаана гормоны асуудал, ялангуяа кортизол, эндорфин ингээд эдрийгээ зохицуулж эхэлж байгаа гэсэн үг. За энэ нь ойлгомжтой яриад ангууд ялч хоол руу яваад орчихно. Хоол гэж юу? Энерги түлш. Хүний эсийн хэмжээнд тэгжээгдэж байгаа, өдөр тутам хэрглэж байгаа түлшний асуудал байхгүй. Энэ түлшийг зөв байлгах, эрүүлжүүлэх чухал. Ингэхээр зааварчлаа энэ дээр нэмээд хэлэхэд болохоор эрүүлжүүлэх буюу цаашлаад энэ турах үр дүн турах байхгүй нэг side effect бол турах юм байна. За энэ юу гэсэн үг гэхээр хүний бие өөрөө зөв шинжижэл авах чадвар алдчихдаг. Алдсан бие яах вэ гэхээр хичнээн сайн хоол нэг гинт идээл яаж ингэж юу гэдгийг гоё сайхан хоол идээд нөгөө стресс нөгөө нойр ингээ нөгөө сэтгэл зүгээ шидэхгүй бол шингээж авчихдаггүй. Ялангуяа ходоод ливер панкреастай ингээд дотор энэ ялангуяа боловсруулдаг шимт хичээлийг өөртөө ингэж хувиргаж авдаг. Энэ дотоод идэрхтнүүд гимтсэн ингэж зөв ажиллаж чадхаа болцсон тохиолдолд чи турч чадахгүй, эрүүлж чадахгүй.
санааг нь ойлгож байгаа хэрэгтэй. Энэ бол ерөөсө гол философи нөхгүй. Чи ирүүлчих ёстой. Ирүүлчихийн тулд амьдралын хэм маяг тэ зөв хооллолт, нойр, стресс, сэтгэл зүгээ удирднаа. Инхийн тулд чи цаг хугацаа, мөнгө тэ байгаа бүхнээ зориулах ёстой. Ягаад гэвэл чи 10 хэдэн жилдээ өөрийнхөө биеигтэй энэ well being-ийг хайцсан хүн хайчлаа тэ. Одоо чи энийг олж авах гэж бол буцаал цаг хугацаа мөнгөөл зарцуул. Энийг хүмүүс ойлгохдоггүй. Яг ойлгох хэцүү байхгүй, би цаахандаа ойлгохгүй л гэсэн. А нэгэнд ойлгосон тохиолдолд яах вэ? Судалнаа, уншнаа. Судалж уншнаа гэдэг нь Монгол улсын юу гэдэг боловсрол соёлын шинжилгээ ухааны яамнаас гаргасан ном биш, тэ. Эсвэргээрээ дэлхийн нийтэд тэ шинжилгээ ухаан чинь эрдэмтэд тэ эмч нар юун дээр ажиллаж байна, ямар судалгаа хийж байна, тэ. Meta research-ууд буюу энэ судалгаануудыг хооронд хавцуулсан юу ямар үр дүн гарч ив, ямар дүнэлт төрчих вэ, тэ. Энийг сүүлийн үеийнх нь авч унших хэрэгтэй. Ягаад тэгэхээр бидний хэрэгжилж байгаа, уншиж байгаа, их сургууль сурж байгаа, би энэ хүмүүсийг буруутгах гээгүй шүү. За эдний хоцрогддог. Ягаад тэгэхээр чи асар олон бюрократик лоббигоор явдаг байхгүй юу, тэ. Нэг хүн ном бичнэ, тэ. Ном бичихын тулд яах нь олон хүмүүс суун. Тэр бичиж байгаа хүмүүс чи юм бэ? 20 30 жилийн өмнө их сургууль төгссөн докторууд, тэ. Тэгээд тэдийг бичлээ. Яах нь цаанаас бас нэг редакторлаа. За өөр яах нь салбарын нөлөө орж байна. Салбарт тогтсон статус кво байгаа. Тэрийгэ барих хэрэгтэй. Хин нэгэн тэрийг зөрчиж болохгүй. Шинэ юм оруулж ирнэ гэдэг чинь амар хүндрэлтэй асуудал. Тийм учраас нэг альтернатив буюу тэ шинэ үеийн шинжилгээ ухаан гэж юм бол байдаг. Тэр нь болохоор тусдаа ингэж жижиг ниш болж чаддаг тийм нэг бүр тусдаа салаа гарчдаг байхгүй. Тэдний яадаг өөр ихэнхчлэн сүүлийн үеийн судалгаа, сүүлийн үеийн шинжилгээнд дээр суурилж тийм хүмүүс зөвлөгөө өгдөг. Нутришн байна уу, эмч байна уу, дотоод одоо тийм энэ асуудал шийддэг хүмүүс байна. Ингээд аль болохоор нэг тийм нөгөө олон нийт хүлэмжшүүлсэн зөв биш байхгүй юу? Тэр чинь хамгийн хоцрогдсон л үү. Яг бол тэр чинь хүлэмжшөөрөөд хиллэгдээд ингээ явхад 20 30 жил зарцуулагддаг. Баруун хүртэл адилхан. Одоо шин нэгсэн 70-аад он мэнүү да тий. Яасан мэх нэг Америкийн одоо гурвалжин мэд, хоолны гурвалжин мэд гэжтэй. Тэрийг гаргачихсан. Тэрийг яагаад гаргасан мэдэх үү? Тэрийг гаргасан шалтгаан нь юу гэхээр хоолны хөтөлбөр хэрэгжүүлэгчсэн байхгүй. Хүмүүсийн нөгөө нутришн дутагдаад байна. Тэгээ йод дутагдаад байна. Энэ хүмүүсийг яах вэ гэсэн. За тэгвэл хэдүүлээ хоолны гурвалжин тий. Тэгээ энэ гурвалжин гаргасан. Тэгсэн дээр мундаг эдэн доктор ажилласан боловч улс төрчд орж ирсэн. Яасан мөнгө боц. Наач үнэтэй байна. Тэмдэр бол тий бид тэдэнд доллар зарцуулчихад. Гингүүтээ баах нүүрс ус оролцсон. Үүртээр оруулсан. Ягаад тэр илбэг баг. Сахар болж ирсэн. Сахар чи хамгийн илбэг ургадаг. Ургуулдаг болцсон. Ингээд лобби орж ирээд улс төрийн сонирхол орж ирээд бидний нөгөө эрүүл мэнд гэдэг энэ нөгөө шинжилгээ ухааны чинь оронгоор нь эргүүлсэн байхгүй. Энэ тэгээд Европт бол харьцангуй ингэ шинжилгээдээ хурдан явж байгаа хөгжилтэй болсон. Хөгжил муу манайх шиг улсууд барууны гэгдхийн нэмийг шууд авдаг. Топ ичдэг. Одоо манад хоолны гурвалж байхгүй шүү дээ. Одоо л яригдчих. Та нар болсон соёлын ухааны яамны сайт руу ороо. Хоол нь ямар ч гайдлайн байхгүй. Тийм хоцрогдмол яваа байхгүй. Тэгээд дурын гарууд нь дурынхаа гайдлайныг ярьдаг, дурын зөвлөгөө өгдөг, дурын шинжилгээг санал болгодог. Цогцоор нь онцлдог, хийдэг тийм цогц имлэг гэж манад байхгүй. Суур төвшөнд ердөө хүнийг амьд байлгах торгох төдийд явж байна. Интермед вэ нү, грандмент вэ нү, аль нь ч тийм ялгаа, нэг том ялгаа байхгүй. Харьцангуй яг нэгнээсээ нэг төвшин илүү баг. Олон улс буюу энэ сүүлийн үеийн те 2000 оноос хойш гарч байгаа энэ дотоод шүүрэл, бактери те энэ нөгөө эрүүл амьдралыг тодорхойлдог энэ хүний дотоод нөгөө иммун систем байгаа шүү дээ. Дархлаа гэдэг юмыг ойлгоогүй яваад байгаа байхгүй. Уул нь судлаа шинжилээ сүүлийн 20 жилийн турш аягүй сайн хөгжсөн. Гэхдээ тэр нь манад хоцрогдолтой л яваа. Ийм л ерөнхийдөө асуудал байгаа даа. Тэгэхээр энийг шинжилж гаргаж ирэх, шинээр тодорхойлох те юмыг цогцоорн системээр харах шаардлагатай болчиход байгаа. Энийг би хувьдаа харьцангуй ойлгоод судлаад өөртөө хэрэгжүүлээд баталцлаа гэж хараад байгаа. Тэ мэдээж яг 100% би мундаг юу гэдгийг бүх юм мэддэг юм биш шүү те. Ер нь бол илүүдэл Чингис ч юм уу. Бүр залуу байхдаа ч би энергийн дутагдaltaй байсан. Бид нар бүгдээр их адилхан заяа. Энерги амархан дуусдаг. Энерги өслөө крашдаг те. Орой болохоор ядардаг. Тэ ядархгүй байлээсэн маргааш нь амир бие хүнд босдог. Энэ жинтэй шууд холбоо байхгүй. Жин бол урт хугацааны процесс тий. Ингээ зүгээр сууж яхад ядраад идэг шүү дээ. Ингээ ичүүч байхгүй. Хүүхдтэйгээ тоглоё ихээр нэгтэй ингээл ядраад эсвэл дэлгүүрслээ яадаг сумаар сарагдал тий. За минь яриа явчих гэдэг. Эн чинь шууд тархалтай холбоотой биш байхгүй. Яг уу тархалтаар илэрдэг. Энэ юу гэхээр ингээ нөгөө бидний хэрэглээ энэ энергид авж байгаа тий. Тэгээд энэ нөгөө өөрсдөө одоо хайрлахгүй байгаа тий. Өөрсдийнхээ нөгөө өдөр тутмын энэ хабитаа анзаарахгүй байгаагаас л болж байгаа.
Энэ миний 10 хэдэн жил өмнө надад энэ байсан. Гэтэ би тухайн үед мэдээж илүү өндөр нэрхтэй байсан л да улам багаар унсан те. Одоо би өөрийгөө мэдэрч байгаа юм би 10 жилийн өмнө ч ийм нэрхтэй ийм юу гэдэг нь ич хүчтэй байгаагүй. Тогтмол нэрхтэй байгаагүй те. Орой ядардаггүй, өглөө ядардаггүй те. Стресс амарх стрессдэггүй те. Илдүү юм бодож шаналдаггүй. Амьдралын асуудал стресс дуусахгүй. Гэхдээ энд шаналхаа болчихдог. Яг тэгвэл миний кортизол менеж бол би өөрөө менеж хийдэг. Зүрхний цогцолт маш бага те. Даралт бага. Ингээ бүх юмаа ингээд яг нормалд нь оруулаад тэгээ сэтгэл зүг удирдах сурцсан хүн бол маш хүчтэй, маш энергитэй, эерэг байдаг те. Энэ бол багийн нөлөөлж чаддаг. Ийм болсон. Тэгэхээр энэ бол баг миний 10 жилийн өмнө байснаас ч илүү бага нэг энерги. Тэгээд энерги гэдэг чинь цаана юу гэхээр тэ эчин тойрондоо зарцуулах цаг хугацаа ажилдаа хандах хандлага бүх юм ингэ сайжирдаг. Ядаж нөгөө хүүхдэд цэцэрлэгт хүргэж өгөхөөс эхлээл тэ өглөө цэцэрлэгт нь явахаас өмнө босон тэ хоол ундыг хийж өгнө заримдаа тэ манай эхнэр их ихтэй хийдэг л тэ боломжгүй үед нь би тусалдаг тэ тэгээд одоо шингээ за өдөрч байна уу оройч байна уу тэ хүүхдтэйгээ боломжтой байдаг цаг цагаа тоглоно гадуур дотор явна хүүхдтэйгээ хамтгүй юм тэ яаж л хүүхдтээс оцорхоо байчихсан тэ тэр чинь амар том давуу тал байдаг юм байна тэ тэгээ ер нь бол чухал зүйлдээ илүү цаг хугацаа гаргадаг болчихсон. Тий яг хоёр талтай те сайн ч байгаа муу ч байгаа. Тийм гэхдээ тэнд би нэг хавтаад байдаггүй. Гэхдээ яг анзаарч байгаа юм яг олон нийт ингээд нийтлээ тодорхой мэдлэг аваад эхэлчихэж байгаа амар их гоё ирүүлтэй гоё ингээд дэмжсэн тийм комментууд ирж байна. Ингээл одоо энд хэд сууж ахтай ингээл адилхан асуудалтай байсан хүмүүс ирээ зөвлөгөө авчихин те. Өстой баярлсан шүү те. Гоё ингээд нөгөө өөрөөс чи ингээд гоё одоо ийжигтэй ингээд гоё жишээ авлаач гэх юм уу тэгж үл ярьж чинь тэр нь бол аюу гоё байна. Нөгөө тал нь болохоор нөгөө нэг сошиал талдаа бол эн чинь жоохон сөргөлдөө. Ягаад тэр хамаагүй хүмүүстэй орой болгонд уугаа яваад иж болохгүй те. Авахгүйгээр хамт байлаа ч гэсэн тэр хүмүүс зарим нь дургуутсан те. Би согчоод чи яага боддог юм ч гэх юм уу те. Тэрс харахгүй л тэнх талаас те. Тэгт над бол тэр нь бүр хэсгээр амар хэппи байгаа байхгүй. Би уух шаардлагагүйгээр те орой идэж уух те хоолунд идэхгүйгээр хангалттай энергитэй хангалттай гоё цаг хугацааг зарцуулаад одоо би шинэ ингээд өмнө нь явдаг гэсэн нэг минт клуб ч ямар нэг клуб орохгүй бүр хэдэн жил болсон байхгүй сүүл дахиж орсон зүгээр л клубтач биш те зүгээр ингээ гоё хөгжмөнтэй сайхан газар орлоо гэд өөрөө хийхгүй бүжиглэмээр санагддаг те 2-3 цаг би ядрахгүй бүжиглдэг тэгж гоё энерги зарцуулдаг те тэнд ямар ч надад ирэх хэрэггүй ямар ч хин нэгний те ингээд шахалт хэрэггүй гэх юм уу та те тэгтээ тэрийг ойлгох хүмүүс нь те аль болохоор би иргэн тойрондоо сайнаар нөлөөлөх хичээж байгаа хүмүүст бас мэдлэг түгэхийг бодож байгаа. Гэхдээ хүнд бас шахаж болохгүй те хүн өөрөө хүсэх ёстой те хамаагүй номлоо зөвлөж болохгүй л байл та. За тархалтын шалтгаан 10 100 те магадгүй мянган янз баха те жижиг сажиг деталь ярих юм бол гэхдээ Монгол түгээмэл байгаа нь стрессийн тархалт тийм ээ. Хоёрдугаарт амьдралын буруу хвшлэг ярьсан шүү дээ. Тэрний илүү хоолтой холбогдож байна. Нойртой холбогдож байна. Стресс бас нойртой холбоо. Бүх юм ингээд тамийн тогоо байхгүй юм чинь. Бүгд нэг ингээд нэг үл дэмжиж явчихдаг, нэг үл ингээд дагаас хөрвүүлчихдэг бүх юмтэй. Нэгийн шийтгэл нөгөөтөнд хамаа дарлаад иддэг. Ингээд зохицоор шийдэх гэдэг амар төвхтэй. Тэгээ энэний шийдлийг би тодорхой хэмжээ гаргацсан гэж өөрөө хараад байгаа. Энтэй холбоотой одоо суулт хийх гэдэг юм тийм учиртай байна. За нэгдүгээрт хэлэх юм бол идэж ууж байгаа зохицол. Тэгээ энэ хэлж байгаа шиг амар биш л дээ. Гэхдээ яах ёстой вэ гэхээр за энэ эрүүл хүнд би хэлээгүй шүү. За юу гэхээр илүүдэлжинтэй, энерги муутай, те суур өвчтэй, байнгын эрүүл мэндийн асуудал үүсч идэг энэ хүмүүст бол хэлэхэд нэгдүгээрт илүүдэл сахар бол нэмэлт сахар хэрэглэх бол. Нэмэлт сахар гэж юу вэ? Процесс шугар те. Зөвхөн шугарч яг шугар, фруктоз, малтоз юу гэдэг те. Асар олон төрлийн сахар байгаа. Энийг юу гэдгийг зарим хүмүүс сахар гэж ойлгодог байхгүй. Гэтэл юу гэхээр сахарын төрөлд асар олон юм байдаг. Нүүрс ус төрөө нэг төрлийн сахар байхгүй. Хүний бид сахар болж глюкоз болж орж ирдэг. Ялангуяа simple carbohydrate буюу simple carbo гэж ярьдаг те. Энэ нь юу гэхээр нөгөө цагаан юмнууд ч цагаан гурил. Цагаан ч бор гурил чинь ч бүх төрлийн үүрт тариа, будаа те. Тэгээд нэмэлт одоо амтлагчтай бүтээгдэхүүнүүд ер нь бол бидний дэлгүүрт байгаа нийт бүтээгдэхүүний 95-96% энэ багхгүй. Энээс татгалзах амар хэцүү. Энэ чинь хабит болцсон. Бидрийг ингээ нөгөө энэ чинь commercialism багхгүй те. Ялч хүн чинь бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй байдаг. Бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ яг амжилт олох мөнгө олъё гэвэл хямдхан бөгөөд массаар үйлдвэрлэх. Тэгжээч амжилт болно те. Их орлого олох. Тэгэхээр олон хүнд
хялбар савлсан, боловсруулсан хүнсийг чи үйлдвэрлэх нэ, тий? Бүгд биш л дээ. Ихэнх нь. Тэгээд тэр чинь дэлгүүрийн давцанд ялангуяа касны дэргэд байж байна. За чи касны дэргэдээс юм авч болохгүй. Хамгийн энгийн жишээ, тий? Тэнд чамайг донтуулдаг юмнууд чи тэнд өгөх байхгүй. Түр нүдэнд чи харагдаг байнг авчиддаг. Бүр хамгийн энгийн жишээ чи бох хүртэл шүү. Бох чинь бол сахар шүү дээ. Чи хоосон калори сахар л идэдэг байхгүй. Хотоодор чинь шүстэй чамд сахар л орчих. Сахараар амт оруулж. Тэгэл амттай мэдээлэл юм нэ. Амттай гэдэг нь юу гэхээр бас харцсангүй. Чиний амттай гэдэг бол чи битэр амттай гэдэг бол өөр байхгүй. Энэ бол нөгөө палет баг амны ам те хилний мэдрэмж хилэн ингээд 5 мэдрэх гэдэг. Уртл нь сахар байгаа те. Тэгээд юу байгаа? Шорог те. Тэгээд давс те ингээд нэг 5 юм байгаа. За унамиг. Тэгвэл бид нар энэ 5-ынхаа баг нэг нь хэрэгэлдэг. Сахарыг л идэв. Сахараар л амталсан юм бид. Тэгэхээр бус хэсэг рүү эвдэрхэ болчихдээ. Бас тэгээ дарангуулаад тэгээ яж чад бидний хийж байгаа бүх юм чинь зориуд чамайг донтуулах те хамгийн амттай байж болох юмыг хамгийн бага зардлаар хийдэг байхгүй. Тэгэхээр мэдээ сөрөг тал нь юу байх вэ? Химийн холц их орно, давхар боловсруулалт их орж байна. Чин органик гэж байгаа боловч их нь органик биш. Органик гэж юу вэ гэхээр зөв ойлголт нь энэ бол whole foods буюу single source гэж байгаа. Бүхэл хоол. Яг л газраас аваад шууд идэх юм л хэлж байгаа. Эсвэл нэг мал биш үү? Малыг чи алаад итгэв тэр чинь органик байхгүй юу? Малын юмыг тавиачаад үйлдвэрт тавиачаад тэ өөр чихэр олоод тэ амтлагч олоод тэ юу ч болж болно шүү дээ мэдэхгүй шүү дээ бид нар тэ. Тэр нэг кодцсон мэт их ихтэй ийтэд бам тэ. Зарим нь яг нэг аюултай биш. Аюултай юмуд их баг. Ингээд бид мэддэг баг. Тэр мэдхгүй юмаа битээ иргэл. Орцыг унш тэ. Орцыг уншиж чадахгүй бол битээ иргэл. Ийм л ингийн ер нь бол гэхдээ хэрэгжүүлэхэд асар хэцүү. Тэгээ чи их ихтэй хоолоо өөрөө хийх юм уу? Үнэхээр итгэлтэй хүнээсээ итгэлтэй газараасаа л хоолунд авчина. Тэнд орж байгаа бүр за шарсан уурсан юм битгий идэж хэлдэг юм чи нар тийм үү нэгдүгээрт. Энэ нэг талаасаа зөв нэг талаасаа шал буруу ойлголт байхгүй. Шарсан уурсан юмд асуудал байгаа юм биш. Юугаар шараад юугаар хуураад байгаа вэ гэдэг асуудал байхгүй. Энийг эмчнэр тайлбарлаж өгдөггүй. Яг тэгвэл эн чинь тайлбарлахад төвхтэй байхгүй. Ядаргаад заацсан энэ зүгээр шарсан уурсаар болж тэр намар гэждэг байхгүй. Бид нар юугаар шарч хуурдаг вэ? Юу хэрэгэлдэг? Ямар тосоор? Ургамлын тос. Ингээл ойлгомжтой. Тэгээ болохгүй юм юу байх нь? Ургамлын тос. Бидний хэрэглэж байгаа тос хүртэл нэг төрлийн хамгийн хямдхан масс үйлдвэрлэдэг тос. Тэр тосыг органик бусааргаар олон дахин процесс хийж гаргаж байна. Үрийн тос, наран цэцгийн үрийн тос тий. Юу өөр ингээ янз бүрийн тоснууд баг. Ер нь бол юм шар өнгөтэй, хөлдөлгүй тий. Хөрөгчөнд ихэд тунц тогтдоггүй. Эдгээр чинь бүгд удаан хадгалах зорилтоор химийн органик бус химийн бодис орсон хүнсэхгүй. Тэнд чамд ер нь сайн маш бага. Тэгээд өндөр газд халаахад өөрчлөлт ордоггүй. Уул нь органик тос чинь өндөр газд орохоор химийн уралд ороод муутах хэрэгтэй байхгүй. Эсвэл удаан хадгалж болдоггүй. Шинэ цэцгийн тос шар тосыг сараас илүү албуулах болохгүй шүү дээ органик бол. Яагаад вэ? Эрүүл учраас. Мууддаг хүнс хэрэглэх хэрэгтэй байхгүй эсрэгээрээ. Сүү ш. Сүүг яаж юм? Бид фатыг аваач. Фат буюу өөх төсн аваач. Тэгээ тэрийг яаж юм? Ским милк буюу эрүүл милк гэдэг. Эрүүл сүү гэдэг чинь үгүй байхгүй. Чи сахар идэж байгаа. Сүүний өөрийнх нь сахар байгаа. Өөрийнх нь сахар гэж. Бидний зарим хүн тэрийг босруулж чаддаг шүү дээ. Тэ сүүх шууд гүйлгдэг. Чи сүүний сахарт босруулж чаддаг юм байна. Тэгэхээр сүүнд чинь хамгийн багадаа за бүр хаслаа хасаа гэж 100 грамд нэг 4-6 грамм сахар багтаа байдаг. Зүгээр л өөрөөс нь ирдэг. Тэнгүү тэрний фатыг буулахаар сахар өсчдөг. Фатыг нэмэхээр сахар чи ирэхэд нөгөө ферментэд ороод нөгөө ферментийн процессор бид тараг гаргадаг шүү дээ, тэ? Тараг бүрнэ гэж ярьдаг. Тарагийг бүрж гаргадаг тийм үү. Тэгэхээр фат өндөртэй тараг, фат өндөртэй чиз, тэ? Одоо чиз буюу бяцлаг шүү дээ, тэ? Бяцлаг гэдэг юм ингээд фат өндөртэй юм бид нар эсрэгээр хэрэглэх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ эндээс бас дахиад нэг буруу болох. Энэ үхээр бид нар энэ нөгөө хоолны фатыг энэ фат гэж ойлгоод байдаг байхгүй юу? Энэ ямар ч холбоо байхгүй. Химийн хувьд шинжилгээ ухааны хувьд өөр ойлголт. Тэ? Энэ чинь липид буюу фати асид. Тийм ээ триглицерин гэдэг. Тэр фати асидтэй триглицерин гэдэг энэ химийн одоо гинж хэлгээч нийлээд энэ гидсний өхийг бий болгодог. Энэ чинь тэр тааны идж ууж байгаа тараг буюу өөх тос биш байхгүй юу? Тэр чинь шууд ийшээ ордгоо байхгүй. Тэр чинь бид нар өөр юм дээр хэлдэг. Тарих хэрэглэн, бие хэрэглэн. Гэхдээ эрүүл тос. Олон төрлийн эрүүл тос. Тэ? Ургамлын тос гэсэн. Ингийн. За ингээ яриад байвал дуусахгүй те жоохон дэлгэрүүлсэн. За юм бамаа.
жингээ хасах гээд тий чадахгүй эсвэл ингээ богино хугацаанд өөрийгөө зовоож ядрааж үлсэж хасдаг шүү дээ хүмүүс тий. Тэрийг би буруу гэж. Тэр бол юу гэдэг өөрийгөө л зовоож байгаа хэлбэр. Бие организм чи эсрэгээ туйлдж байгаа, эргээд өвчин урааж байгаа. Өвчин ч бүр дордож байгаа. Дотор ирүүлчихгүй. Тим одоо фад гэж хэлээд байгаа тий. Инфлюенсерүүд тим ярьдаг тий. Ингээ нэг хаанаас авчихсан нэг хуудас юм шахдаг тий. Энийг хэрэглээл 10,000% турна асуудал байхгүй тий. Турахгүй л байхгүй. Турлаач тэр төр зурах байхгүй. Эсвэргээрээ өвдөөд имлэг твтэн зарим те. Би бүр саяхан яг тэр нэг хүүхнийг шүмжилсэн байхгүй мис хүүхэн. Шүмжилсэн миний комментэнд юу орж ирсэн бэ гэхээр яг тэр нөгөө 10,000% гэдэг те. Нөгөө хоолоо хасч те. Асрах хоолоо хасаад өсөж турдаг тэр арга хэрэглээс болоод татсан би. Татаад би энэ хагас ажиллагааг болоод хятад очиж сар имлүүлсэн. Одоо ч бүр идгийг 30 сая төгрөг зарцуулсан. Тийм аюултай юм байгаа байхгүй. Тэгээ хэлгээд байгаа санаа нь дайт дээр бит яхаараа эрүүлжихтэр анхаарч эхэл. Тэ? Эрүүлжихээ та нар ойлгоод дотор идэвхтний эрүүлжихтэр анхаараад ирвэл үр дүн гарч эхэл. Тэгвэл шууд дайт руу үздэг гэдэг байхгүй. Дайт чинь ихэнхдээ их хүн тохирохгүй. Тэ? Дайт чи бие бэлтгэх хэрэгтэй байхгүй. А чи өөрөө эрүүлжээд ирсэн цагт цаг хугацааны л асуудал. Турна гэдэг чинь. Тэгэхээр яаж эрүүлчих үү гэж бодож эхлэх хэрэгтэй. Майндсет үе хандлага өөрчлөх хэрэгтэй байхгүй. Тэгвэл дайт хөөгд байгаа хүмүүс фейлдээд ингэ сэтгэл санаа унаадаг. Тэгэж бид нар нөгөө дайт центрик буюу зөвхөн дайт яриад байгаа байхгүй. Ингээд дайт гэдэг чинь уулын зүгээр л хоол унд гэсэн утгатай үг шүү дээ. Зүгээр л тижэл яаж авч ирсэн. Манайхан дайтыг бие зовоох үйлс ядрах гэж ойлгоод байгаа. Ингээ буруу орчуулснаас буруу ойлголт явуулсан. Зүгээр л өдөртний хүнсийг л дайт гэдэг. Тэ? Тэгээ тэрийг авч байгаа давтамж хоол цагийг хэлж байгаа. За тэгээ нэмээ хэлэхэд болохоор таны буруу биш ээ хийхдээ. Энэ бол зөвхөн нийгмээс өгж байгаа, ээж аваас ч өгж байгаа буруу мэдээллийн уршиг юм аа, тий. Энэ мэдээлэлээ шинжил зөв газраас мэдээлэл аав, тий. Болж үл өөртөө судал, тий. Шинжлэх ухаанч, тий. Зөв хүмүүсийг даг, тий. Зарим нэг сайн эмчнийг даг. Бүх эмчнэр муу шүү дээ, тий. Шинэ төрлийн цахим эмчгээ байдаг бас. Хийхдээ дайггүй, тий. Зөв мэдээлэл хүргэдэг юм билээ. Дайггүй, тий. Эрүүл мэндийн талаас. Гэхдээ мэдээж тэр чинь ингээд олон дагчтай болоод ингээд юм зарах гэж эхлэхээр ингээд жоохон хамаа намайг буруу юм бас ингэ сурчлаад идэх талтай. Тэгэхээр ер нь бол нэг хүн битгий итгээрээ logical буюу тэ critical thinking тэ юмыг босруулж харьцуулж сэтгэл амар чухал юм унших хэрэгтэй, эргцүүлэх хэрэгтэй тэ тэгээд турших хэрэгтэй. Асар их туршилтын ард үр дүн гарнаа тэ. Нэг удаа турш нөгөө бас тэр failed байгаа шалтгаан нэг юм барьж авчаад зөвхөн тэрийг хийх гэдэг. Тэр дотор чинь детайл дээр нь алдаанууд байгаа. Детайл дээр нь өөрчлөх юм байгаа тий. Тэгээ чи 10 20 тий аргыг хэрэглэн туршилна алтна. Ингээл юу болж ин тэрийг олох хүртлээр яв. Тий битгий гутарт битгий шанал. А тэрний тулд мэдлэгээ маш сайн зузаатах. Мэдлэг орчинд ялангуяа нөгөө ийм байдаг ш нөгөө зөв орчинд ор тий зөв мэдлэгтэй системтэй мэдлэгтэй хүмүүстэй уулз тэдний хүрээнд ор. Хүрээлээ солигч биш. Тэр аягүй чухал тий. Өөрийнх нь тэр нэг comfortable буюу өөрийнх нь байгаа энэ хүрээл зооноос гарах хэрэгтэй, эрүүл зоонд орох. Тэгвэл чамайг ингээд байн уулгадаг ч юм уу тий. Чамайг ингээд байн буруу юм дуруу татдаг тий. Магадгүй ажлынхан чинь байж болно, найз нөхөд байж болно. Тэр хүмүүсээ жоохон хэсэг зай барьчих. Илүү зөв хүмүүсийн хүрээлтэй, илүү мэдлэгтэй мэдээлэлтэй хүн газар очиж тий. Мэдээлэл сайн ав. Ингээл байх суралц. Тэр нь илүү үр дүнтэй тий. Гэж хэлмээр.